Season-ийн турш бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Биднийг бас үргэлж дэмждэг, биднийг үзэн яддаг, биднийг моолдог. Хамаагүй бүгдэнд нь ямар ч үзэж байгаад баярлалаа. Тэгээд манай подкаст бол аль хэдийн 10 дугаарын ард гараад өнөөдрийн хувьд season 2-ын эхний дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаарын хувьд Groove Channel буюу одоо бас нэг аялын талаар бас контент хийдэг иймэрхүү залуучд оролцож байна. Тэгээд юудсан нэвтрүүлэг хийхэд манайхаа хоёр бас өөрсдийгөө танилцуулчихгүй те мэдэхгүй хүмүүс бас байгаа бах те. За намайг бол Батбаатар гэдэг. Мистер Бишопын үүсгэн байгуулагч. Тэ. Одоо тэгээд сүүлийн үед бол Groove аялын блог гэдэг энэ блогийг хөтлөж эхэлж байгаа. За намайг бол Дамдан Дөрж гэдэг. Groove Channel-ийн editor, зураглаач. Медиа албаны харилцдаг. За Groove Channel гэж ярьж байна. За Groove Channel-ийн хувьд бол одоо энэ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За цаашдаа ингэ алсыг харж байгаа зорилго нь юу вэ? Энэ талаараа яриад шууд эхлээд орцгойтгоо. За маа Groove Channel бол одоохондоо 2 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгтээ ер нь цаашдаа маш олон залуучуудыг ер нь хүрээлтэд нэгтгэх баг. Тэгээд манай Groove Channel-ийн зорилго нь бол ерөөсөө гоё аялаа, тэ залуу дээрээ гоё аялаа, хөгжилтэй бай, тэ ажил гэдэг аахгүй. Бусдад бас ийм гоё аялаж болдгийм байна л гэдэг үлгэр жишээг харуулах зорилготой явж байгаа да. Цааш тийм төлөвлөгөө л юм лээ. Батбаатарын хувьд бол яг үүсгэн байгуулагч гэж явж байгаа. За түрүүн бас дурдлаа Mr. B гэдэг бизнес эрхэлтгээ гэж тэ энэ талаараас бид нарт бас дэлгэрэнгүй яриад өгч байна. Mr. B shop нь болохоор Mr. B Smoke Store гэдэг манайхаг нэг юм Монголдо тамхихаар төрөлдсөн юм сүлжээ дэлгүүрийг бий болгож байгаа. Тэгээ энэ мэдээж бас одоо ийм стандартсан те нэг одоо хэв маягтай логотой. За тэгээд одоо нөтө өгдөгч байдаг ч юм уу те. Одоо гадуур бол ер нь бол яхаа нэг худалдаа авалт хийхээр нөт юм аа өгдөгөө ингэдэггүй тэгдэггүй үйлчилгээ мотач гэдэг юм аа хүүхдэд одоо тамхи тарай зарлаач гэдэг юм аа те. Иймэрхүү асуудлууд айгүй их байдаг. Тэгээ энийг бол манайх бол яг бас тодорхой хэмжээнд шийдэх гэж зорж ажиллаж байгаа. Манай одоо бас Mr. B-гийн хийгдэж байгаа бас нэг төрлийн ажил нь гэх юм бол дэлгүүр дээрээ одоо хуруу уншигчтай. За тэгээд тэндээ хуруугаа уншуулад насанд хүрсэн байна уу, хүрээгүй байна уу гэдгийг бас ингээд шалгуулад тамхиа авдаг болохын төлөө бас бид нар бас зориод ажиллаж байгаа. Тодорхой холбогдох байгууллагуудтай саналаа өгсөн үйл ажиллагаа маань одоо ингээд яригдсан явж байна. За тэгэхээр зүгээр танаа дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүнийг заавал иргэний өмнө шалахгүй те эхлээ хуруугаа дарчих гэдэг байдлаас хандаж ажиллаж байгаа гэсэн. Тийм одоо ч тийм нэг залуучууд чинь бас айгүй тийм авартай болцсон те биелэхүү өндөр болцсон манай залуучууд чинь тийм болцсон учраас ирж байгаа хүн болгоныг бас ингээд үнэмлэхээ үзүүл ингэдэг гэхээр хүмүүс ч нэг бас зарим үед бол үнэмлэхээ авч яваагүй би насанд хүрсэн штэ ч гэдэг юм уу те харахад бол царай нь бол жоохон байгаад байдаг шүү дээ. Тийм учраас бид нар яг нэг юм хорооны юм системийг бас нэвтрүүлье гэдэг саналыг бол бас төрийн байгууллагуудад бол тавьсан байгаа. Тэгээд тэр нь бол одоо яг яригдал явж байна. За яг уу за тамхины талаараас эхлээд ярих гэж бодлоо. Яагаад заавал тамхины бизнест орох болсон юм бэ? Ер нь бол Mr. B гэдэг байгаа бас нэрнийх нь учир нь юу вэ? Яг нь Mr. Батбаатар гэсэн утгатай үггүй тий. За тэгвэл энэ дээр үуч яа заавал тамхины бизнест орох болсон бэ? За одоо ер нь бол хичнээн төрлийн тамхи судалдаалагдаж байна тий. За энийг тамхиг бол ингэт юм байлээ. Барууны орнууд бол тамхи үрс соёл болдог тий. За одоо ингээд нэг юм хүмүүс ингээд нэг жижигхэн яриа хийх уулзалт хийхэд ч юм уу ингээд тамхи бол соёл байдаг ч юм уу тий. Иймэрхүү гэж харсан миний өнцгөөс та бас яг энэ тамхины соёлын талаар ч юм уу мэдээж хорт зуршил иймэрхүү зүйлүүд байгаа тий. Бас нөгөө талаас нь харахвал бас дэлгэрэнгүй яригдчих болно. Би ер нь бол яг энэ тамхины бизнес руу орсон шалтгаан хамгийн анх одоо навчин тамхи ер нь би өөр аягүй сонирхдаг хэрэгэлдэг тийм төрлийн хүн. Тэгээд навчин тамхиг яагаад ингээд Монголд бас ингэж оруулж ирж хүмүүс зардгүй болоо тий. Албан ёсны тийм ер нь бол газар байдгүй. Тэгээ манайх болохоор яг анх удаа навчин тамхиг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирээд худалдаалж байгаа юм газар байгаа. Тэгээд ер нь бол яг эндээс үүдэлтэй. За тэгээд чиний яг саяны яг ярьдаг бол яг өнөө манайд л ер нь бол тамхины соёл гэдэг юм ер нь дэлгэрээгүй.
Ер нь бол яг соёл гэдэг талаас ер нь бол маш олон зүйл манад бол дотног байдаг шүү дээ тий. Одоо жишээл хоолны соёлч гэдэг юм уу тий. Ингээд маш олон юм байдаг. Тэрэн дээр бол яг энэ Навчин тамхины энэ соёлыг Монголд дэлгэрүүлэе гэдэг анх одоо энэ бодлоос энэ тамхины бизнес руу орж ирсэн байгаа тий. За бас Димаас асууя тий. Дима ер нь өөрөө бас тамхи татдаг тий. За ингээд тамхи татсан. Миний хувьд бас тамхи татдаг. Тэнгүүд яг ингээд тамхи бид нар ингээд татчих яг яагаад тамхи татдаг ч юм болоо гэж бид нар өөрсдөө яг магадгүй зарим хүмүүс асууж байсан гэж магадгүй л дээ. Тэгэнгүүт ингээд нэг яг дандаа нэг хүнтэй яриа хилцээр ихэд за магадгүй ингээд нэг найзтайгаа уулзаад нэг юм 5 минут яриа ирэх ч юм уу би биндээ ингээд нэг тамхилаад нэг юм тамхи татдсан шүү дээ тий. А энэс өөрөөр яг тамхины соёл гэдэг байгааг бас илүү тайлбарлаад өгч. Яагаад энэ заавал ингээд соёлцсон байх хэвээр яг Димаас өөрийнхөө үнсгийг хэлж болно да Батбадар хасан дээрээс хэлээрэй гэж үзэж байна тий. За тамхины соёл гэхээр би бас цайлж мэдэхгүй л байна л да. Гэтэ ер нь бол зүгээр миний хувьд бол яагаад тамхи татдаг болсон шалтгаан маань гэвэл миний ажил өөрөө амар стресстэй ажил. Тэ. Тэгэл ингээл энэ тэнд очиж ажил янз янзын хүмүүстэй ажлын уулзалтын амжихын яриа ярина. Тэр болгонд тэгэл тамхи татна. Тэ. Хүмүүс нэг амжихын яриад ярата гэдэг шиг л гарах уу гэж гарчих уу гэж байгаа тий. Одоо энэ дээр нэг юу гэдэг чинь Монголд тамхины өрөөнд бизнесийн ярианд явагддаг гэдэг хүмүүс нэг бас нэг юм яриа байдаг шүү дээ. Хамгийн бизнес амын чухал ярианууд явагддаг гэх тийм. Яг одоо дүүгийн хэллэгээр амжилтын юм ярианууд чинь яг тийм тамхины өрөөнд болдог. Ер нь бол яг соёл нь одоо яг манайхаас бусд орнд бол яг тийм байхгүй. Одоо манай Монголд болохоор ингээд яг ажил яриа, бизнес яриа ч гэдэг юм уу тийм амжилтын яриануудыг яриа гэхээр дийлэгдэх хүмүүс ингээд ууж аваад ярьдаг. Одоо нэг паб лаунжд ордог ч юм уу тийм тэнд ороод нэг одоо архичуд юм мюзикчуд юм ингээд ууж агаад ажиллаа ярьдаг. Бусад газар болохоор яг одоо энэ юу гэдэг навчин тамхиг ингээд татаад 50 г вискитэй ч юм уу тийм. Тэгээд ингээд тамхиа татсан. Магадгүй кофетэй ч юм уу. Эсвэл кофетэй. Ер нь бол навчин тамхиг бол маш олон төрлийн зүйлийн бүтээгдэхүүнтэй хамтыг оршуулж хэрэглэдэг. Тийм учраас ингээд яг өөрийнхөө уух дуртай юмтайгаа ингээд навчин тамхиас сонгоо тэнд ингээд маш том ажлын бизнесүүд одоо амжилтын дотны ярианууд гэдэг юм уу тийм юмд бол яригддаг. Одоо бол бус орнд бол яг бүр энэ бол жишг болсон одоо сигар лаунжууд гэж юм байдаг. Тэнд бол тэгээд хамгийн одоо чухал ярианууд, бизнесийн ярианууд одоо тийм дотны ярианууд тийм үү. Тиймэрхүү ярианууд явж байна. Яг нэг сигараараа дагсан лаунжнууд гэсэн үг үү тийм. Тийм. Монголд бас одоо яг энэ төрлийн лаунжууд ганц хоёр нэгдсэн байгаа. Энэ нь бол бас залуучууд айгүй орж байгаа гэжсэн. Тийм. Манайхан ч ер нь навчин тамхиг ер нь мэддэггүй, соёлыг юм ч мэдэхгүй, бүтээгдэхүүнийг ч мэдэхгүй. Анх бол би оруулж ирээд дэлгүүрөө нэгээд ингээд навчин тамхиг ингээд тавиад зарж исэн чинь хүмүүс орж ирчээд энэ нөгөө нэг хар тамхи гэдэг нь үү гэдэг ингээд надаас тэгж тэгж хүртэл хүмүүс асууж байсан тийм. Тэгээд яг нөгөө нэг хүүхд тогтоцсон сонирхдаг л байсан л тээ ингээд нэг юм гоё Европын барууны орны кинонд үзгээр нэг юм гоё юм классик стилтэй ахнаар ингээл ийм том бүдүүн навчин тамхи барил. Тэр чинь бас ингээд барих нь хүртэл өчтэй байдаг шүү тийм. Одоо хүмүүс одоо ингэж барьж татчих байна. За ер нь бараг ингэж татдаггүй үгүй юу? Яг ингэж татдаг хүмүүс байгаа. Тийм. Гэхдээ ер нь бол яг дийлэнх нь ингэж барина, тийм. Ингэж барина. Ер нь маш олон төрлийн бас барил. Тэргүүрээ бас ингээд нэг юм өөрийнхөө нэг донж монжийг илэрхийлдэг юм шиг байна тийм. Яг байна. Бас нэг юм асуухад юу асуух гэж байна. Авчины готол. Тийм. Бас нэг юм асуухад би одоо нэг Facebook-ийн нэг групп тавьдаг байхгүй. Тэр нь болохоор ингээд навчин тамхи, сигар магаар гэдэг бичсэн нэг Facebook групп тавьдаг. Нэгмүүд одоо нэг монголчууд ярьж чинь грей маркет буюу одоо хар цаах ч юм уу те. Эсвэл нэг саарлуудалтаа гэж ярьдаг шүү дээ. Ямар нэг нөтгөө одоо яг тэ нэг гадаад руу онгод нэг юм duty free-гээс ч юм уу нэг газраас аваад ирдэг. Тэрийг ингээд зардаг ч юм уу те. Иймэрхүү бол биш гэсэн үг танах. Биш. Манайх болохоор яг бүр албаачны зөвшөөрөлтэй гайлт мэдүүлээ, татвараа төлөөд, шинжилгээнд нь оруулаад тэгээд ингээд одоо худалдаанд гаргаж байгаа ийм газар байгаа. За, навчин тамхи байгаа юм байна. За, өөр ямар төрлийн тамхинууд байна? За, манайх ер нь бол навчин тамхи, электрон тамхи, бойлны тамхи те, хамрын тамхи. Одоо бол яг энэ бойлны тамхи бол бас нэлээд зах зээлд
дэлхийн зах зээл дээр бас нэлээд том байр суурийг эзэлж байгаа. 2030 он гэхэд дэлхийн том тамхины компаниуд янжуур тамхи ер нь хэрэглэнээс гарна гэсэн судалгаа нь гараад батлагдаад одоо дэлхийн том компаниуд бол дараагийнхаа бүтээгдэхүүн одоо буюу электрон тамхи, болон тамхины том үйлдвэрүүдийг одоо ашиглалтанд оруулах гэдэг ажиллаж байгаа юм байгаа. За яг хуу тамхины талаарх бас сүүлийн асуулт байгаа шүү. Энийг гэхдээ бас яг танаас суул сонирхолтой юм болов уу гэж бодлоо. Facebook-оор ингээд ер нь ингээд нэг хоёр хуваагдсан баг шүү. Ер нь харж байгаа. Одоо яг нь монголчуудын нийтлэг хэрэгжилж байгаа нь янжуур тамхи болон электрон тамхи байна тийм үү? Тэгэнгүүт нэг мэдээний сайтаар ч юм уу те янжуур тамхи нь ингээд электрон тамхиас л хортой. Нөгөө талаараа электрон тамхи нь ингээд татаагаар хүүхдүүд ингээд уушгин цаараад байна гэж ийм мэдээлэлүүд маш их болоод тойрц харсан баг те. Ер нь аль нь илүү хортой байдгийг энэ яг ямар хөө мэдээлэл үүдийн сүүлийн хэрэглэнээсээ болдог ч юм уу те. Энэ талаар бас тойр мэдээлэл өгч байна. Ер нь бол яг электрон тамхи Монголд орж ирээд одоо яг тамхины зах зээлийн 40% эзэлсэн. Одоо бүр 40% эзэлсэн байна. 40% эзэлсэн байгаа. Ер нь бол одоо янжуур тамхи татдаг байсан улсуудын 40% нь электрон тамхи руу шилжчихсэн. За тэгээ мэдээж яг тамхины компаниудын хоорондын анх бол өрсөлдөөнүүд маш их гарсан шүү дээ. Тамхи муу одоо электрон тамхи бол муу янжуур тамхи нь бол ургамлын гаралтай юм чинь харин өстой органик бүтээгдэхүүн ч гэдэг юм уу те. Иймэрхүү юмнууд айгүйх гарсан. Тэгээд ер нь бол би өөрөө бас 10 гаруй жил янжуур тамхиг хэрэглэсэн. Би тэгтээ одоо бол янжуур тамхиг татдаггүй. Ер нь бол яг электрон тамхиг хэрэгэлдэг. Электрон тамхи ер нь бол яг татснараа миний хувьд бол амьсгалт байхгүй болсон. За дээрээс нь одоо нэг муухай зэрмэр хохордог те. За иймэрхүү явдлууд нь би яг одоо өөрийнхөө мэдээр ярьж байгаа те. Тиймэрхүү одоо ингээд өөрчлөлтүүд гарсан. Дараагийнх нь гэх юм бол одоо нэг хувцснаас нэг муухан өндөр ам хамарнаас муухан өндөр өнөртэй шүү дээ. Тийм юмнууд байхгүй болсон. За ингээд иймэрхүү жишээлбэл одоо электрон тамхиг бол би даваа талтай гэж хэлнэ. Хорон чанарын хувьд бол мэдээж электрон тамхи бол янжуур тамхинаас хор багтай гэдэг нь бол дэлхийн нийтээр баталчаад байгаа шүү дээ. Тэгээд манайхан бол яг ингээд яг энэ электрон тамхиг муу инглээд хийлээгээд одоо ер нь баг 20 тавьж байгаа шүү дээ. Электрон тамхи доо. Тий. Ер нь яагаад ингэж юм гэх юм бол одоо жишээлбэл хятадд зардаггүй тий. Хятадд өөрөө ингээд үйлдвэрлэгч орн байж хятадд бол өөрсдөө зардаггүй. Тэгээд одоо баг ингээд хүмүүс чинь хороо ингээд Монгол руу явуулаад манайс устгахаар ингээд маш их тийм хэлж байгаа тийм. Тэр бол үнэхээр бүдүүлэг одоо ханхуу байна л гэж одоо би бол хэлмээр байна. Яагаад хятад өөрөө дотооддоо хорьсон бэ гэдэг чинь бас том асуудал байхгүй. Яагаад гэвэл хятад бол асар их тамхины хэрэглээд болсон. Тий. Баг хүн болгоно тамхи. Яг тий. Хаан л бол хаан тат. Дээрээс нь хятадууд дэлхийд би одоохоо хятадд ер нь олон жил болсон байхгүй. Би ингэж бодсон. За яриг насанд уучлаарай. Энийг бүст яг хэлжмээр санагдав. Монголчууд би биндээ хөөргөлдөн шүү дээ. Уулсан гутлаа. За. Тэ сайхан аварч чинь хятад хүн болохоор яадаг вэхээр шууд би биндээ тамхилдаг. Танилцаад тэ. Шууд би биндээ сайхан тамхи солилцоо бүр татдаг тэ. Энэ нь болохоор бас яг нөгөө нэг яриад байгаа яг баруунд бол тамхины талаас соёл гэж үтсэн гэд дорн дахинд бол одоо тэ. Энд бол хятадууд яг энийг соёлжуулж бараг чадсан байхгүй. Тэнгүүдлээ хятадд 2 янаас ахуулаад 2000 оны хүртэл янжууд байгаа. Тэгээ тийм болохоор тамхины соёл нь бүр шаал дээр гарсан. Тийм болохоор энийг яг нэг хятадууд янжуур тамхиа татахгүй татаад электрон тамхиа ингэж явуулаад миний үтс гэж үзсэхгүй. Энэ яагаад янжуур тамхи энэ чи бүр ингэ соёлжсэн бүр уус даяараа эн чинь бүр нэг зохицуулттай тий. Одоо хятад хаанчтай тамхицсан болд шүү дээ. Яг тэр шиг ингэ. Бүр нэг тамхи татахыг хориглоно гэсэн газар заавал очиж тамхи татдаг. Тий. Тэгээд хүмүүс яг өөрсдөө тэгдэм байлээ. Тэгээд тэр хятадд яагаад хорьсон бэ гэх юм бол хятадын тамхины зах зээл юу тамхины үйлдвэрч чинь өөрөө төрийн өмчт компаниуд байдаг. Тэр компани одоо ашиг орлогууд нь бүгд батлан хамгаалах амар орчдөг. Зүг. Тэнгүүд электрон тамхи чинь гарч ирээд татвар бага тийм учраас янжуур тамхиных нь борлуулалт нь унаад ирэнгүүт хятадд одоо электрон тамхины үйлдвэрүүдийг худалдаж авахгүй бараагүй учраас юугээ дотооддоо хорцсон. Тэгээд зөвхөн тамхины амт гэдэг. Гэхдээ одоо бол яг хятадд нэг доороосоо ингэж авч өгдөг 8 бол маш өндөр.
электрон амгаа ингээд нууцаар зардаг гэсэн үг шүү дээ. Одоо тэгээ Монголч гэсэн одоо хориглол ер нь бол тийм зах зээлийг илүү дэмжиж өгөх л байх л гэсэн. Би бол ингэж л ойлгож байгаа. Би тэгтээ өстө ерөөсөө сонсч байгаа мэдээлэл те яг нэг янжуур тамхинаас одоо магадгүй янжуур тамхин батлан хамгаалах маш олон юм татварч юм уу эсвэл юм мөгдөг байх нь шүү дээ. Батлан хамгаалах яамныхаа миний сонссноор 25 билүү 35% төсвийг бүрдүүлж өгдөг гэж би сонсчихсон. Даангаан янжуур тамхин. Тийм. Тэгээ би бол яг тэгтээ энийг бол яг хятад хүмүүсээс өөрсдөөс нь сонссон. Тэгэхэд одоо хятадын одоо нэг батлан хамгаалах яамууд дэлхийд ямар байгаа л те. Одоо шууд одоо Америкийн нэгдсэн улстай шууд ширгүүцэлт юм баг бэлэн байгаа байхгүй те. Тэгэхэд бас за энэ үнэхээр бас nice мэдээлэл байна те. За тамхины талаар яриа юм байна. За одоо манай бас подкаст яг чөлөөтэй явдаг те. Бид нэг тамхины талаар ингээ сайхан өөрсдөө үзэл бодлоо хуваалцсан шиг яг ингэж явдаг байгаа шүү. За хоёр зочны маань өнөөдөр хувьд бол groove гэд фотолк үүссэн байна. За энэнийхэн талаар хамтдаа ярилцгаая. За groove гэж ямар утгатай энэ groove channel гэсэн мэт. За groove гэдэг нэг сувг байгаа шүү дээ. За энэ талаараа нэг эхлээд дэлгэрэнгүй нэг мэдээлэл өгч болох. За димагаас эхлэв. Дим өнөөдрөөс тамхины яриан дээр нэлээд зүгээр дим зүгээр хэрэглэгч байсан гэж байгаа. Би зүгээр хэрэглэгч байсан. Сайн хэрэглэгч байсан гэдэг шиг. За маа groove channel маань ер нь бол дандаа аялын блог юм. Тийм тэгээд одоо ер нь одоо бусад аялын блогоос яг юугаараа онцлогтой вэ гэх юм бол маах үзэгчдээсээ одоо азтангаа авч яваад 100% зардлын дааж аялалд авч явахаар шийдээд байгаа ах тэр. За окей. За энэ талаар ярилцъя. Үзэгчдээсээ азтан тодруулж байгаа. Тэгвэл тэргээ 100% авч явах гэдэг шүү дээ. Энэ зөвхөн нэг дугаар дээр байх юм уу? Цаашаа уламжлал олоод явах юм уу? Яах юм? Энэ бол ер нь бол уламжлал болоо яа. Сар болгоно нэг дугаар. Сар болго хоёр азтан авч явна л гэсэн. За бүр сар болгон хоёр азтан гэсэн тийм. За Батбаатарын хувьд ягаад ийм аялал зохион байгуулахар шийдэв? Ягаад ингэж энийг юм медиа болгохоор шийдэв те? Энэ талаар бас ярил. Миний хувьд болохоор ингээд аягүй хачаалтай ажилдаг. Тэгээд аялал зугаалгын тал дээр бол ер нь төлөвлөж юусоо чаддаггүй байхгүй. Тэгээ байж байгаад ингээд одоо юу гэдэг найз нөхдөд маань ч юм уу гинт ингээд тэдэнд нэг ингээд иш явж ирэхэд хичхүүгээд ингээд тэгэнгүүт би чинь ажиллаа бодно эхлээд ажиллаа бодоод газ зохицуулж амжчих юм бол шууд одоо төлөвлөгөөгүйгээр газ ажиллаа амжуулаад амжичвал ингээд явцдаг тийм төрлийн хүн. Тэгээд ер нь бол одоо сүүлийн үед бол өөртөө арай жоохон чөлөө цаг гаргая. За ингээд гэр бүлдээ чөлөө цаг гаргая. Тэгээд дээрэс нь аялал гэдэг чинь ер нь бас хүний нүдийг гоё нээж өгдөг. Маш олон гоё дурсамжийг бүтээдэг. Тэгээд залуу насн дээрээ ер нь гоё газар үзэж, нүд тайлж, хөгжилдөж. Тэгээд залуучуудаараа би сая бол эхний дугаар дээр хоёр найзтайгаа явчихад ирсэн. Залуучуудаараа ингээд аялаад, зугаалаад юм үзээд ингээд явж хахад нэг бодогдсон юм гэх юм бол маш гоё хөгжилтэй байсан. Тэгэнгүүт бид нар чинь ингээд өдөр тутмын ажил амьдрал энэ Улаанбаатарын стресстэй нийгэмд ингээд явсаар гоод хөгжилтэй байх гэдэг юмыг ер нь баг мартцсан юм бэл. Дандаа ингээд нэг хөмсгөө зангидаад явдаг тий. Ажлаа бодно ингээд ер нь бол жоохон стресстэй шүү дээ. Төгжилд ороод стресстэй тий. Алхам тутамдаа стресс чинь тэгэнгүүт хөгжилдөх гэдэг зүйлийг айгүй мартсан байлаа. Тэгээд ер нь бол сая ингээд эхнийхээ дугаарыг хийж ирчээд ер нь энэ ажлаа ингээд цааш нь үргэлжлүүлээд сар болгонд ихтэй бүр ингээд үзэгчдээсээ хүн аваад явбал илүү гоё юм байна. Ядаж ингээд нэг жилд нэг 10-20 хүнийг ч гэсэн гадагш нь гоё аялуулаад амраагаад тий стрессийн тайлаад гоё хөгжилтэй байлгаад аваад ирвэл бас тэр хүнд ч тэр надад ч тэр юм залуу наснда бүтээж байгаа бас нэг гоё дурсамжуудын нэг юм байна гэж ер нь бол бит хоёр ярьж төлөвлөөд тэгээд одоо энэ үйл ажиллагаагаа хийж эхэлж байгаа. За ямар ч хэлсэн бүр маш гоё, маш сонирхолтой гоё юм эхлүүлж байгаа юм байна тий. Гэхдээ Батбаатар зөвлөхөд бол үзэгчд маань гэхдээ бас ингээд аялж үзээгүй эсвэл магадгүй хил гарч үзээгүй хүмүүс маш олон байна шүү дээ. Энэ хүмүүс маань бас маш олон азтнаар тодорч аялаасаа гэж хүсэж байна тий. Бас нэг юм Батбаатар хотоо өөрийнхөө хувьд ер нь хэр олон газраар явв. Яг өөрийнх нь хувийн аяллаа хувьд хаагур яв. Би яг
бас нэг солонгосчууд юм уу те ингээд нэг цөөхөн идэхэн газараар явсан. Ер нь бол бас тийм олон газараар бол аялж бол амжаагүй байгаа. Тийм тэгэхээр өөрөө ч үз чинь бас хүмүүсийг ч бас ингээд үзүүлээ явуучвал бас сонирхолтой те. Тэгээ ер нь бол яг бас ингээд энэ нэвтрүүлэг маань ингээд явна дундуур нь бас мэдээж би чинь гэр бүлтэй хүн гэр бүлээ аваад явна те. Ингээд олон газрыг үзье л гэж бодож. Ер нь дэлхийгээ сайхан тойрол гэж бодож. Одоо нэг сүүлийн үед яг манай монголчууд аялыг аюу ойлгож эхэлж байгаа шүү. Манай монголчуудаас ер нь гэхдээ өөрсдөө аялах дуртай хүмүүс л дээ тий. Сайхан бүр ингээд жоо тайв хүмүүс шүү. Хэд хоногоор намралтаа авч байгаад ингэж явдаг тий. Бас нэг юм хэлэх гээд байгаа нь одооний ингээд ер нь залуу ингээ хувийн хвшлүүд ялангуяа хувийн хвшлүүд ч тий. Ялангуяа хувийн хвшлүүд нийт ажилтаа авч яваад сайхан амраад төлчих. Ядаж л нэг хаттаар яваад тий. Сайхан усан парк дээр тохилж яваад за нэг халуун шанд хөвтөж байгаад тий. Ингэж гоё амраад төлчих. Тэгсэн чинь энэ амралт нь өөрөө нөх хүний нөө ажилтаа бүгдийг авч яваа хөвсгөлд амрах амралтаас баг тусаад гэж байгаа. Тэр энэ бас аюу гоё. Тийм болохоор бас үзэж байгаа бас нийт үзэгчд маансан тий. Бас яг энийг болох компанида бас нэг уламжлал болгохыг хөвшөөрээ тий. Бас залуу нас нэр аялах хэрэгтэй шүү гэдгийг бас давхар хэлмээр байна тий. За аялал гэж ярьлаа. За эхний аялал маань хаашаа явсан бэ? Манай эхний аялал нөө Вьетнамын Бангкок гэдэг. Букок гэдэг. Букок. За Букок бол тема бол одоо өөрөө яг медиа маа хариуцаад явсан тийм. Ер нь бол хүнд хүрэх гээд байгаа мессеж нь та нарын мессеж нь ер нь бол аялал юм сайхан шүү одоо ингээд ер нь бол аялах хэрэгтэй гэдэг юм өгөх гээд байгаа юу? Ер нь бол тий. Эсвэл өөр комент байгаа юу? Ер нь бол яг чиний хэлдэг зөвлөдөө. Юу аялах сайхан те. Одоо эх орондоо ч аялах сайхан те гэдэг шиг гадагшаа аялах, эх орондоо аялах те энэ хоёрын ялгаа бас харуулж өгье гэж битээр бас бодоод байгаа. Маа эх орондоо ч гадаадад аялах мөнгөөр эх орондоо ч гоё аялж болж байгаа байхгүй те. Одоо тэгээ цааш та энэ юунад бол маш өргөн хийж явна. Эх орондоо ч аялна, гадагшаа ч аялна гэдэг шиг. Яг энэ дээр бас нэмээд хэлэхэд ер нь бол яг бидний бас нэг одоо өгөх гэж байгаа нэг бид нар юм олон хүнд ер нь бол мессеж өгье гэж бол бодоагүй зүгээр л гоё хөгжилтэй залуучуудаараа ингээд аялдаг те залуу насандаа ийм гоё олон ийм дурсамжуудыг өөрсдөндөө бий болгоосоо гэдэг л ийм мессеж өгөх гээд байна. Тэрнээс биш одоо ингээд бид нар ингээд одоо ингээд гадуур аялаад ингээд явж байхад настай хүмүүс аягүй харагддаг. Дандаа настай хүмүүс одоо ингээд Азийн орны аялагчд бол дандаа настай хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэнд хийдэг юм а хийцэн гэд аялаа явж байгаа. Мөнгөө залуу насндаа мөнгөө баахан мөнгө хураацсан те. Тэгээд тэд нар бол дэлхийн хаанч очиж чадхаар тийм хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ тэнд ингээд очоод одоо юу гэдэг бид нар ингээд бөөндөө ингээд завин дээр суугаад тэнд ингээд чанга хөгжим яваад залуучууд тэнд ингээд гоё бүжиглэлтэй дуулаад орлоолж гэдэг юм те. Бие биентэйгээ маазраад ийм гоё ингээд хаппи байж байгаа. Тэнд настай хүмүүс ингээд хараал ингээд сууж байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд харахаар бид нар ер нь ингээд залуу насандаа энийг хийж явахгүй яваа гэж дотроо бодож байгаа хэрэгтэй гэж надад бол бодогддог. Тэгэхээр би бол ер нь бол энэ аяллаа болгохын гол зорилгыг бол энэ залуучуудыгаа залуу насандаа маш олон ийм гоё дурсамжийг бүтээгээд тэр дундаа ингээд тэр олон улсаар явж байгаа тэр улсынхаа соёл иргэншил одоо юу гэдэг те бүх юмыг ингээд хараад нүд тайлаад магадгүй тэндээс өөрийнхөө нэг хийж чадах юмыг Монголдо оруулаад ирэх юм бол тийм үстэй. Тийм. Яг саяных дээр хоёул үргэлжлүүлээ яриг. Зонголтоо оруулаад. Батбаатар ер нь өөрөө бизнес аяллаа талаар хэр сонирхдаг вэ? За, ер нь бол бүр мэдчихгүй. Мэдхгүй. За, бас та бас яг ингэж хэлж шít. Тийм болохоор бас бизнес аяллаа талаар сонирх. Би бас өөрөө бизнес аяллаар маш олон удаа явжсэн. Гэхдээ дандаа л хятадаар тийм. Яг угаасаа дэлхийн нийтлийн импортлогч орн бол бас хятад л байна тийм. Нэг энэ нийтийн үзэсгэлэн Canton Fair, Shanghai Expo гэдэг ч юм уу. Ийм их юм зөндөө явж ирсэн. Тийм болохоор бас дараагийн удаа магадгүй нэг за одоо нэг жижиг дунд үйлдвэрлэгч ч юм уу тийм. Ингээд эсвэл стартап эхлэх гэж байгаа хүмүүсийн нэг юм аваад хамтаа бизнес аялал ч юм уу сонирхоод бас хийхэд маш гоё юм байлаа. Аялал угаасаа бүх юм сайхан, дурсамжтай. Монголчуудын хувьд нэг иймэрхүү нийтлэг алдаа харагдаад байдаг миний хувьд. Та бас олж харсан уу би сайн мэдэхгүй байна.
яг одоо ингээд маш олон үзүр үйлчлэгээ ингээд үзээ явж байгаад нэг наацхийн жишээх нэг буфет тоолмоолын асуудал байдаг те. Тэнгүүд манай монголчууд нэг юм амар том патмос авчираад тэрийг ингээд дүүртэл наваал тавьчаад би бүр тэн дээр бүр амар кринжлдэг бүр sorry нэг бүр яг хэлмээр санагдчихдаг те. Дүүртэл наваал тавьч тэрийг иддэггүй өрсөдөө. Нэг жоохон юм амсчаад ч юм уу ингээд орхичдаг. Тэ тэрнээс нь болоод ингээд одоо мэдгүй би тэгтээ сайн мэдгүй Вьетнамд ч лөө Пукангт ч лөө тэ монголчуудаас ингээд орж ирэхэд бүр ингээд албаар ингээд заримнууд гаргаж тавьдгүй нэ. Би тэр буфет олон дээр тэ бүр ингээд тэгтлээ ингээд манай монголчууд нь сониуд сан байж болно л тэ. Өөрсдийнхөө эд хэмжээгээр аваад тэгээд дууссан бол дахиад аваад идэж болно шүү дээ тиймээс тэ. Иймэрхүү юм хэрнээ тойрд хэр анзаарэгдчих иймэрхүү тохиол энэ эргэн тойрон чи гарч юу? Сая гарсан. За. Сая бидний явдаг Вьетнам улсад маань бас өглөөний цайнд бүхгүйг. Буфет тоол. Тэгснэ ер нь хажуудлын амарч явж байгаа хүмүүс л ярьж байгаа байхгүй. Монголчууд амар хийддэг те. Тэгснэ амар хийм үлдэгдэл хоолнууд амар их үлдээдэг гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд бид хэд сая явахдаа бас буфет ядлан л идэж үзэг хоолнуудыг харж байгаа. Бид нар аль болох бүгдэнгөөс нь идэж үзэх гээд хичээсэн. Бас л бид нар хүмүүс хараад гайхчихад бид нар бүгд л 5 4 хоол авчирж ирж тавиал тэгэл бүгдийг идэл гарч байгаа байхгүй. Одоо яагаад тэгж байгаа гэхээр бид нар одоо нэг эд хэмжээгээр авч өөрсдөө эд хэмжээг мэдээд байгаа байхгүй. За би ийм хэмжээтэй иднэ. Ах бол ийм хэмжээтэй иднэ. Би ийм хэмжээтэй иднэ гэдэг шиг те. Яг тэгээд бас идээ сурчвал зүгээр юм лээ. Одоо хажуудлын бас цуг аялж байгаа хүмүүс бас зөндөө тийм ярьсан л да. Монголчууд ингэдэг, монголчууд хийдэг. Одоо жишээлбэл монголчууд ууж идэхээр амар агсан сохтуу тавьж тэ хоорондоо зодтолддог ч гэнэ үү. Аялалд явж байхад ийм юм айгүй их гасан тэгээд энэ бүгдийг л манахаа тэ хөгжилтөө юм шиг тэ нэг юм одоо л яг үндэ хөгжилтөө биш болчиход байна л та энэ бол тэ. Энэ талаар Батбаярхтас уучлаарай Батбаяр гэдэг юм. Батбаярхтас иймэрхүү юм одоо сая энд аялж исэн тиймэрхүү гарч исэн байлээ тэ. Өсөл шүү дээ. Тэ? Эсвэл магадгүй та одоо манай өмнөх дугаар комедигийн Бэгийн ороод Бэгийн маань аялын компани тэ. Тэгээ Бэгийн ороод бас нэг юм хөгжилтэй аялын талаар юм оолчихсан тэ. Таны удаас яг тиймэрхүү юу болж байна? Ер нь гэхдээ яг саний яран дээр л яг тийм. Гэхдээ бид хэдийг сая ингээд одоо Вьетнамд явж байхад хүмүүс бүгд солонгосоор ярьсан. Бид хэдийг бүгднгийн солонгос хүн гэж айгаа хандурсан. Тэнгүүт ингээд нөө бид нар ингээд монгол шүү гэх тэнгүүт тийм үг гэл ингээд айгаа гоёор ингээд бас хүлээж аваад тэгээд бид хэд бас ер нь бол ингээд нэг юм маш их юм соёлтой байхыг хичээсэн. Тэ мэдээж юм чинь Монгол улсын нийгмийн тус давхар явж байгаа ш. Тийм үстэй тэ залуучууд нь бас ийм гоё соёлтой байж чаддаг шүү. Тэ Монгол хүн болгон бас яг тийм бүдүүлэг байдгүй шүү гэдгийг бас ер нь бол цаашдаа ч гэсэн явж байгаа газар та бид нар үлэрч шуулаад явна гэж тэ. Тэрний төлөө бас зориод байгаа. Хөгжилтэй юм гэвэл одоо тэгээд манайх чинь бас нэг яг одоо яг саний факттай ажиллах юм тэ. Монголчууд ирэхээр ингээд нэг юунд нь фүүлэнд нь хүмүүс бүгд ороод дуусаад тэр фүүлийг цэвэрлээд дууссан байж идэл монголчууд шүн гарч ирэнгүүтээ тэнд нь уугаал бассейн руу хараад орилол бассейн дотроо дуулаач гэдэг юм те. Ийм асуудлууд бас амар их гард юм байлээ. Тэгээд таад орохгүй сте гэдэг. Амур та нар монголчууд бид нар монголчууд таад орохгүй сте гэж. Гөө таад одоо ингээд 10 хүртэл ингээд шүү. Шүн ингээд бас хүмүүс ингээд идэл шүү гэдэг. Тийм шууд анхаарал бас анхааруулга ирж илээ. Тэгээд бидэд бас ойлголоо бидэд тийм байхгүй л гэдэг амжсан. Одоо нэг Пукок руу ч юм уу ингээд халуун орнууд руу монголчууд үйл ажиллагаар айгүй хаялж байна те. Тэнгүүд би бас нэг юм тулсан. Би өмнө подкастаар ч ярьжсэн. Яг ингээд нэг өвлийн үйлрэл нэг 11-ээс за бараг 3 сар хүртэл Пукок руу ч юм уу ингээд Бали руу ч юм уу те. Нислэгүүд бараг дууссан байдаг гэсэн шүү. Бараг бүх ингээд аялын компаниуд нь хуваагаад авцсан. Тэгээ нэг ганц хоёр суудлага харуулгардаг те. Тийм болохоор манай монголчууд зүгээр богооноор гэдэг шиг маш их аялж явах гэж халуун орнууд руу одоо хамгийн наад Хайнан руу ч юм уу те Бали руу ч юм уу Пукок руу ч юм маш их аялж байгаа. Тийм болохоор манайхаа монголчууд маань энэ тэнд явахдаа
дахиад хэлье манайхаа идгээрээ сайхан идээд хүртгээрээ хүртээд уучгаараа Монгол ширүүн ахнар болдгоо болоод те бид нар бүгдээрээ адилхан нэг дэлхий идэх адилхан хүмүүс байгаа шүү. Монгол гэхээр бид нараас тэнд очиад ялгарахгүй. Ялгарын ондоошиг үлс биднэрт ялгарч зөндөө юмнууд байна шүү дээ. Одоо нөгөө Монгол цэвэрлэлтэй хүн болол мэдчихэж шүү дээ. Тэргээр сайхан ондоош чаачл IQ өндөртэй гэдэг бас дэлхийд харуулж чадчихна. Монголчууд ингээ бүгд л ингээ ийм хүмүүс, тийм хүмүүс гэд яриад идэг боловч те. Интернетийн ингээ одоо технологийн хөгжил ингээ 50 жилээр ухарсан гэж яриад идэг боловч бид одоо e-спортоос дэлхийд тэргүүлж чадчихна. Иймэрхүүс IQ-гоор одоо бүр дэлхийд бүр Генесийн маш олон рекордод манай Монгол залуучууд эзэмшдэг те. Оюухан активын залуучууд эзэмшдэг. Тийм болохоор яг иймэрхүү зүйлрээ манайха ондоорч чадж байгаа шиг биднэрт ондоорчих зүйлүүд маш олон байгаа. Биднэрт боломж байгаа гэдгийг бас энэ подкастаар бас яг яалч хэлмээр санагдаж байна. За аялалгийн ярьж чинь ер нь бол залуу байгаа дээр аялье гэдэг зорилготой байгаа юм тийм үү? Ихэвчлэн азтангуудаас юм дандаа залуу хүмүүс байх хэрэгтэй. Гүү. Ер нь тэгэл одоо за энэ дээр дэм ярьж тээ. Залуу хүмүүс гэлтгүй зүгээр ер нь тэгэл хад зандаатай нь явна гэдэг шиг тий. Одоо жишээ нь за энэ талаараа яаж хацсан бол тийм надад. Одоо ер нь бол хацтангаа битээр ингэж шалгаруулж байгаа. Гэтэ энэ бол нэг ихний удаа болохоор ер нь ингэж үзье гэж бодоод байгаа. Гэтэ энэ цаашдаа яаж өөрчлөлтгөө сайн хэлж мэдэхгүй байгаа. Гэтэ ер нь бол одоо маа пэйж хуудас те YouTube сувг одоо маа лайк, шеэр те маа нэвтрүүлгийг дэмждэг, баян комент өчдөг хүмүүсээс сонгож авч агаад одоо нөгөө будаан тгээ шигснэ гэдэг шиг л тийм гэж шигшиж гаргаж ирээ л гэж бодож байгаа юм суглаа маягаар. Гэтэ тэр нь үнэн шударга те одоо нөгөө одоо босод суглаанууд хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Айгу их те одоо хамаатнаа бараг шалгаруулчлаа те гэдэг шиг бид хоёр бол бүх юмыг ил тод баян лайв хэлбэрээр те яг суглаагаа хийж явахдаа бид хоёр яг лайваараа яг суглаагаа суглана те ер нь бүх юмыг л яг тийм шилэн байдлаар л явуулъя гэж бодож байгаа. Гэтэ одоо эхний удаа суглаа гэж ярьж байна. Дараагийн удаа мэдхгүй рандомч байх юм уу те. Тэгж Facebook-оор рандом ер нь гэхдээ бас Facebook-оор рандом явуулчих айгүй юу юм бэл. Шудраг юм бэл. Одоо нэг лайк шеэр хийсэн хүмүүс нь унаасаа рандом чинь бас айгүй шудраг юм бэл шүү. Тоорс энийг бас дараа тусгач л те. За яг үндэ суглаагаар ингээд хүмүүс үн төлбөргүй аялаад явуул зориг байна. Цаашдын нэг юм алсын хараад ч юм батуудах юм байгаа байна. Аялын компани болох тий групп аялал зохион байгуулах ч юм уу. Жохон ашиг сонирхол олох ч юм уу тий. Иймэрхүү юм байгаа юм. Одоо яг бол аялын компани болъё ч гэдэг юм уу тийм яг групп аялал зохион байгуулъя ч гэдэг юм яг тийм бол одоохондоо бол төлөвлөгөө байхгүй байгаа. Зүгээр яг мэдээж энэ групп чаналын урсгал зардал гэж гарч байгаа шүү дээ. Тийм ээ. Одоо нэг удаагийн дугаар дээр ингээл 4-5 хүнийг аваад явганы урсгал зардлууд гарна те. Тэгэхээр яг мэдээж нэг ганц нэг хамтрах байгууллагууд орж ирвэл яг бид нар хамтрана. Тийм. Тэрнээс биш яг одоогийн байдлаар бол бид хоёр бол аяллаа компани болъё групп аялал хийгээд ингээд авч явдаг болъё ч гэдэг юм уу те. Яг тийм бол төлөвлөгөө байхгүй байгаа. Бас яг манай нэг нэвтрүүлгийн одоо гол зорилготой бас нийцгүйч бас байж бас магадгүй те бид чинь тэнд ингээд хүн авч очичоод тэр одоо хүмүүсээ гоё байлгана те тэр мэдээж тэр зураг авалтуудыг бас хийм тийм учраас бас яг ингээд групп аялал маял гэхээр бас зураг авалтны хувьд бол нэлийн нүсэрдэгч байт юм уу те ингээд бас амжихгүй байж бас магадгүй. Гэхдээ одоо яг энэ талаар бол ер нь гэхдээ бодож үзээчгүйсэн юм. Тэ. Энэ талаар ерөөсөө тэгэхээр яг цаашдаа ингэ явхад угаасаа аялалд мөнгө зарцуул хоёр талын юм нислэгийн тийзээс ахвалаа те. Энэ дээрсэн бас манайга нөгөө хамтрах байгууллагууд бас энэ дээр маш гоё туслаарай гэж миний зүгээс хүсэж байна. Аялалд маш зардал гардаг те. Дээрнээс ядаж нөгөө хүмүүст бас магадгүй ингээд нэг гой залуу наснд нь заа эсвэл хөшин байсан ч хамаагүй авч үзээгүй мэдрэмжийн өгч байгаа залуучуудаас туслаараа ерөөс миний үүднээс бол зөвлөж байна. Манай компанийн хувьд бол та бүхнээс бүтээгдэхүүн дээрээс туслахад бэлэн байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Чадхаараа димдээ гэдэг шиг тийм. Бас нэг юм байдаг шүү дээ. Одоо нэг аяллаар явж байгаа нөхцөлд мөнгө их гардаг. Маш их гардаг тий. Зүгээр бид найзуудаараа хөвсгөл явахад л яадаг үл.
Дима битүүр л сайн мэдчихэж байгаа тийм. Дима битүүр чи одоо хэдэн жилийн өмнөхөө хөвсгөл яваад маш их мөнгө үрээд эрэхтэй машины мотороо зөгчөөд ирээд ирсэн хүмүүс байхгүй. Тэгээ машинаа тэндээс Эрдэнэс наашаа ачуулж ирээд өөртөө могооноор ирж ирсэн байхгүй. Тэр маш их зардал гардаг төлөвлөгөөгүй яв бол та. Гэхдээ энэ дээр бас яг гаргах ёстой юм уу эсвэл зүгээр аялагч байгаа хүмүүс үуч. Амар тооцоолтой байх ёстой юм уу? Жон харж гнаадах ёстой юм яах ёстой гэдэг бол. Та юу нь яадаг? За яг одоо бол манайх бол яг ингээд нэвтрүүлэгт орж байгаа хүнийхээ 100% зардлыг ингээд дагаа явчихж байгаа. Мэдээж одоо тэр хүний хувьдаа ингээд одоо худалдаа авалт хийх ч гэдэг юм уу те янз бүрийн гэр орондоо юм авнаач гэдэг юм уу те тэгэх юм бол мэдээж халаасныхаа мөнгөтэй байх. Тэ. Ер нь бол гэхдээ үнэхээр ингээд гадагшаа юм үзэх гэж яваад үнэхээр амрах гэж явж байгаа бол аль болох гоё гар татахгүй явал зүгээр гэж би бол хувьдаа боддог. Би яа санал нэг шүү яг. Үнэхээр тэр сайхан газар очичоод тэр одоо юу гэдэг юм те нэг одоо Парист очичоод Эвли цамхаг дээр нь тэр одоо юу гэлээ нэг $80 лөө хэдэн долларч үлээ ингээд өгөхөд гардаг байдаг шүү дээ те. Тэнгүүд тэнд нь очичоод $80 дээр ч үт юм $50 дээр ч үт юм гар татгана тэн дээр гарч чадахгүй яваад өгөх чинь бас нэг жоохон тийм шүү дээ. Тэгэхээр аль болох мэдээж ингээд үнэхээр зориод очиж байгаа бол наан юмнуудаа сайхан төлөвлөгөөнийхээ дагав гараа татахгүй ингээд аягүй гоё үзье гэж бодсон бүх юмаа үзээд ирэхийг л боддог шүү дээ би бол. За маш гайхалтай. Тэгээд аялын талаар ярихад бол нэг иймэрхүү байлаа те. Ер нь бол бас танай аялаас цаашаа олон дугаар үргэлжлээсэй гэж миний хувьд бодчих. Тэгээд Groove channel-ийн бас Facebook, Instagram-аас яг энэ доор тавьчих. Тэгээд ямын гол манайх нүг ивент байгууллагууд орж ирэх хэрэгтэй байгаа нь энэ контентийг маш олон хүмүүс үзэх хэрэгтэй байдаг. Тийм болохоос энэ контентийг ч магадгүй та нар өөрсдөө дараа азтан болоод явах юм билүү те. Тэгээд сайн контент бас дэмжиж үзэж байгаарай гэж бас миний хувьд дахин зөвлөмөр байна. За. Жохон Монгол руу орё одоо тэгвэл. За тамирны талаар маш их хэрлээ. Аялын талаар маш их хэрлээ. За яг энтэй зэрэгцээд те Монгол сая юу болж байгаа. Би нэг амар улс төр мөр ярихыг хүсэж байдгүй шүү подкастаараа те. Гэхдээ улс төр чамаар оролдохгүй бол юу чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шиг те. Манай залуучууд бас сая аюу гойж гислаа. Хүмүүстээ үнэхээр 21 оног жигслээ те. Ерөнхий сайд огцорчлоо гэдэг ч юм уу. Сая нэг 21 оны жигсаалт хоёр очсон уу? Би тэдийг яг нэг урд байхаас эхлүүлээд яг энэ жагсаал эхэлсэн байсан. Яг явж эхэлснээс хол. Тий. Яг явах үеэс эхэлсэн юмсан. Тэгээд ирээд бас яг ингээд монтажн дээрээ ингээд сууж идэлцээ. Ерөнхийдөө жагсаал маань арга дуусах тийш явагдсан. Тий. За ер нь бол яг энийг нөө холбож суух гэдэг би одоо нэг аялын талаар ярих гэж шүү. Энэ тэргүүр явж хахад энийг л нэг Монголдоо нэг чирээ тавьчих юмсан гэсэн юмнууд маш их байдаг шүү дээ. Хоёроо юу байсан бэ? Димаас. Димаас сая нэг кино зургийн авалтаараа цааш явж ирлээ. Шошо банана гэдэг. Тийм. За. Баруун мөч. Халуун амар халуун. Дандаа нэг 40-с буухгүй. Тэг шиг за. Мэдгүй бистэй яг тэндээ тийм бол ерөөсө бодожоогүй юм. Монгол үг нь л сайхан орно шүү дээ, тэ. Одоо гадаадаар явж байхад байгаль нь гоё гэдэг шиг Монголын байгаль цэцэн яг гадаадтай харьцуулбал бас амар гоё үзэсгэлэнтэй л байна. Бид нар чинь ондоошх маш олон юм үү, тэ Монголд. За тэгэл яг уу миний хувьд л зүгээр соёл л гэдэг, тэ. Одоо гадаад хүмүүстэй харьцахад амар гоё соёлтой харьцдаг гэдэг шиг Монгол залуучууд ч гэсэн одоо ч одоо л амар гоё соёлтой болж байна. Би бол тэрэнд амар баяртай. Манай үеийн залуучууд, доотлын дүүнер маань ч гэсэн амар гоё соёлтой болж байна. Энэ ивэрээ гоё соёлоо бүр гоё дээшлүүлээсэй л гэж бодож байна. Тэрнээс бол бус тимийг бол бид нэр тэгээд яасан тэндээс Монголдо чирж авчирье тий. Гэвэл одоо тэгээд томчуудын л хийх асуудал ах л та. Энэ монголчууд маань нэг ингүүл гоё юм шүү гэдэг юм чиний хувьд соёл байсан гэж үү тий. Бас тийш үү тий. Үргэлж нэг юмс авахстай хүмүүс байж идэв шүү. За Батбаатар хувьд. За миний хувьд гэх юм бол би тэгээд сая яг энэ дэмэгийн яран дээр бас нэг юм хэлээгээ бодож ирсэн.
одоо тэгэл ингээд нэг бидэд бас сая бас нэг ярьлаа те. Нэг ингээд монголчууд тэмдэж болохгүй, нэмж болохгүй анч гэдэг юм уу те. Тэгээ би энэ дээр бас нэг юм хэлье гэж бодсон баг. Бас яг ингээд бүгд бүх улсад тийм байгаа. Тэ одоо жишээлбэл Хятадд, Вьетнамд очиж ч тийм үү Солонгост очиод болж өгөхгүй зөндөө юм байна шүү. Тэр мэдээллийг бид нар мэдэхгүй л болохоос тий. Тэгэнгүүт бас зарим нэг юм дээр бас хүмүүс хитрхи ингээд хэтрүүлж гээд байдаг шүү дээ тий. Тэрнгүү энэ олон сая хүн ам дотор чинь бүгд сайн хүн байна. Бүгд хийгшихгүй тийм хүмүүс байна гэж байхгүй шүү дээ. Мэдээж хүмүүс алдна, буруу юм хийн тий. Тэнгүүд гэхдээ монгол хүн Монголыгоо ойлгоод ингээд за аль болох тийм юм бити хийгээрэй ч гэдэг юм уу те хараагаал ингээл ингэж дандаа ийм штэ гээл ингэдэг ч юм уу те аль болох тийхгүйгээр бас ингээд гоё эргээр нь хүмүүст бас ойлголдог байгаасаа гэж би бас хүсдэг. Тэгээд яг одоо ингээд би сая яг чиний одоо нэг асуултанд чинь хариулахад зүгээр яг ингээд аялалтай ингээд жишээлбэл холбоотой ингээд яриг л да жишээ нь зүгээр сайн ойрхоноос тэнгууд одоо манай Монголын манай монголчууд байгаль одоо тий харах юм өмнөхөд тасархаа шүү дээ тий. Тэнгүүд манайх өөрсдөө энэ дээр гоё маркетингийг ерөөсөө хийж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Манай монголчууд өөрсдөө. Тий. Энэ сайхан байгалаас сурч чадахгүй байгаа юм шиг. Тэгэл сурчилж байгаа нь зөвхөн нөгөө нэг юм одоо нормал жиргэн монгон байгаль тий маш цөөх юм рекламнаад байна гэж би хараад байгаа. Тэгэхээр ууг нь бол одоо жишээлбэл ингээд би өөрөө хөвсгөлөх байхгүй. Хөвсгөлийн бүр хатгалах далайн ирэх гэсэн тийм. Тэнгүүд ингээд одоо жишээлбэл манай хөвсгөлд чинь ингээд зам мэв ингээд янз бүрийн үйлчлэгнүүд бас байгаа шүү дээ. Тэр дундаа тэр ингээд одоо жишээлбэл сая бид нар ингээд Вьетнамд ингээд явж байхад сүрфэн дээр ингээд хэвтүүлээд зураг авч байгаа байхгүй дээрээс дрон. Манай хөвсгөлийн далаа бас тэрнээс илүү гоё харна. Маш цэнгэг. Тийм учраас тэр тэнд ч гэсэн тийм зураг авалтын үйлчлэгийг нэмээд өгчих хэрэгтэй байхгүй. Тэ? Тэгээд тэнд ингээд хүмүүс яг очиод мөнгөө төлөө тэгээд зураг дараалаа ингэдэг те үйлчлэгээ те. Манайхан аялал жуулчлал гэхээр нэг амралтын баазыг л бодоод байна. Би бол тэгэж харсан. Одоо хөвсгөлд жишээлбэл амралтын бааз нэмэгдээл баригдаад байдаг. Тэнд бааз барьж байгаа бол дагуулад тэр хүмүүсийг одоо чөлөө цагийг нь өнгөрөх юм гоё юмнуудыг хийж өгсөн байх. Экстрем аялал, усан парк те. Тийм одоо амралтын газрууд нь үдэндээ чакуцтай байдаг ч үгүй юм уу те. Тэгээд гоё ингээ бич парти хийчихээр ийм гоё талбайнуудыг засаад те. Манай хөвсгөл далаа дээр ингээ жишээлбэл яг ингээ 107 сард ингээ далайн ирэг дээр ингээ нэг оройд нэг 5 6 7 цагийн үед ингээ далайн ирэг дээр сунгууд далаа яг ингээ тош шиг ингээ тогтдог салхихгүй үед. Амар гоё харагддаг. Тэг яг тэрэн шиг ингээ тэр далаа тогтцсон байхад тэр далайн ирэг дээр гоё парти зохиодог ч үгүй юм уу те. Манайхан яг тиймэрхүү нэг жоохон entertainment ажлын юмнуудыг хийгээд өгвөл бас Монголын аялал бас Монголыг зорж ирэх аялагчид бол маш их байх гэж би бол бодож байгаа. Бид хоёр бас яг зөвхөн гадаад гэхгүйгээр Монгол гадагшаа гэдэг ингээд аль болох сөүлжлэхийг бас хичээнэ гэж бас бодож байгаа. Тийм. Монголынхаа одоо энэ гой юмнуудыг харуулсан тэгэнгүүтээ доороо нэг хадмал орчуулгатай тийм. Тэгээд тэрийг ингээд бас Монголоо рекламд гэдэг бас нэг тийм хоёр бүр яг наадхаа бүр заавал хийгээрээ хадмал орчуулгатай тийм. Тэгээд энийгээ бас олон улсад ингээд хүрхийг зориороо. Монголд маш олон гоё юмнууд байгаа шүү. Энэ дээр бас нэмэлтгээд яг Монголд ингээд үзэр үйлчлэгээ ингээд нууд нь хөгжөөс дагаад нөгөө нэг юм жижиг сэжиг асуудал хөгжөөс гэж боддог байхгүй. Жишээ нь нойлын асуудал ч юм. Тийм. За тэгсэн замын аюулгүй байдлын асуудал ч юм уу те. Тиймэрхүү асуудлаас тагаа хөгжөөс тэгээд иймэрхүү зүйлүүд л бас бодох юм да. Ер нь сал нийтээ хүмүүслэнд орж ирсэн юм байна те. За өнөөдөр ч бүр нилээн хамаалаад бүр нэвтрүүлгийнхаа ивент чинь яриахаа мартчихж те. Ер нь бол манай компот одоо компани чипс будааны чимэг бүр райс кракер байгаа. Тэгээд өнөөдөр тоортоос аль хүссэн компотыг самсуулчмаар санагдлаа. За энд бол манай тоорын компот харагдчих байна. За гүзээсний компот харагдчих. Тэгээд тоор алийг авсах вэ? Дүү алийг авсах. Гүзээсний авсах. Тийм би бас гүзээсний авсах. За би ямар гүзээсний тийм ойрхоноор эсвэл хийгээд чтгөө. Энэ бас компотны аяг байгаа. Тэгээд энэ зураас ярилцчихлаа. Компотны хаалгараас мэдээлэл юм. Манай компотын үед бол одоо яг Монгол маш өчнөө олон компот зарагдчих байгаа тийм. Ялангуяа нөгөө нэг айл руу аваад ордог нэг багцын нэг үү гэдэг шүү дээ. Компот, Chocobay.
сүү 3 тий. Тэнгүүд манай компанийн хувьд бол бас сахаргүй компот гэдгээр бас хүмүүс нэлээд танигдсан. Учир нь гэвэл компотоос мэдээж исэн ч ихэр сахар авдагддаг тий. Яг манай компанийн хувьд болохоор сахар орлуулагч яг сахар ч юм иймэрхүү зүйл байна. Манай компотыг яг жимснээс гаргаж авдаг сахараар хийдэг. Одоо яг энэ гүзээцний компот нь харагдаж байгаа энэ гүзээцгнүүд үү шүү дээ. Яг энэ гүзээцгнээс гаргаж авч байгаа сахараар гүзээцний компот байдаг гэсэн. За яг тоороос гаргаж авч байгаа сахараар тоорын компот байдаг. Бас яг юм органик бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд манай бас айл руу орохдоо эсвэл жимсний хэрэгцээг хангахтаа SV компотыг бас хэрэглэхээр гэж зөвлөмөр байна. За мөн попкорн чипс байна, райс крекер байна. За манай хүмүүс ер нь чипс идэх үлгүүтэй тий. За би чипс салаад явчих юм. Гой чөлөөтэй дээр би бүр уг нь манайх нэвтрүүлгийн ихэндээ танилцуулж байгаа. Өнөөдөр бүр таг марччихээ. Дуртаас идвэрээ яриад байсан чи. За тэгээд ганцаад үзээрэй таар. За ер нь тэгтээ яг тийм шүү. Бүр нэг юм гэртээ нэг нойлын цаас аваад орж байгаа юм шиг тий хүн болгоно хэрэглэн шүү дээ. Тийм үү талхаа аваад орж байгаа юм шиг тий. Айлд орохоор заавал нэг юм ингэж авч би бол яг тийм төрлийн хүн. Тэр чинь Монголын бидний өөрсдийн гол соёл واخгүй тий. Тэнгүүд яг төрөний чиний хэлдгээр яг нэг юу гэдэг. Одоо чокоби тий хүн болгоо тэгээ компот гэдэг тий. Тэгээд би түрүүнд бас чамд нэг манайх ийм чипс нэг буданы чипс гэж бас ингэ ярьжсэн шүү дээ тий. Тэгээд би болохоор одоо яг сүүлийн үед бас ингэ айлд орохоор юм буданы чипс ядаж хүүхдүүдэд нь тий арай хүмүүс ч нэг органик тий бид бас хитмөө биш гэдгээр тиймэрхүү юмнуудыг бас аяг авч орох гэж хичээдэг болсон. Тэгэхээр бас энэ бүтээгдэхүүнүүдийг бас үзэж байгаа улсууд маань өөрсдөө хэрэглээд бас цаашдаа өөр хүмүүст бас айл амьд орохдоо аваад орж байгаарэ гэж хэлээ. За бас буданы чипсийн задлаа тавьчих манай хүмүүс эцгээгээрээ. Нэр гоё юм байна. Манай компанийн үдс нөө хүмүүс сайн мэд юм аяган компот гэж ярьдаг. Яг Монголд анхудаа аяг шиг юм савлгаатай компот юм маань бас хийсэн байгаа. Тэгээд та хүмүүс айл одоо айлд орохдоо ямар компот авахаас ойлгосон мэт тийм. За тэгээд нэвтрүүлэгтээ маань нэвтрүүлгээ байгаа хэмжээжлээ одоо Sweet брэнд хамт олондоо бас баярлалаа. За подкаст гэнэ. Подкаст маань бас метражтай хугацаатай байгаа. Тэг яг нэвтрүүлгийн төгсгөлд за нэг ийм зүйлийг ярьчмаар байсан даа гэдэг ч юм уу те. Эсвэл нэг бодож явдаг юм ч юм уу. Яг юм чөлөөт микрофоныг бас зочтой үлдээ те. Тэгээд бас ярьж чадаагүй юм байвал дотор нь бодогддог зүйл байвал ямар ч зүйл чанаагүй. Энийг бас зочтой манай нэвтрүүлэл уламжлал үлдээдэг байх шүү те. Энэ бол хоёрын орон зай. Тэгээд цаа тийм болчихсон. За надад нэг яриад их юм үлдсэнгүүдээ бас бүх юмыг л ярьлаа тий. Ажлын талаар ярьлаа. Тэгэл болж бүтггүй байгаа юмхын талаар ч ярьлаа гэдэг шиг. Тэгээд ер нь хамгийн сүүлд хэлэхэд ер нь бол залуу байгаа дээрээ залуучдаа аль болох тий. Ингээд би л мөнгө олох хэрэгтэй гэл өдөр шөнөгүй ажиллаа тий. Битгий ингээсээ тий. Залуу насн дээрээ газар үзгэж аав ээжнээ баян хэлдэг ч тий. Газар үз, аяллаад үз. Улс орны соёлтой танилц, гой залуучуудтай танилц, найзуудтай бол гэдэг шиг залуу байгаа дээр аль болох чадах чинээгээрээ те ядаж дөө цалингаасаа нэг 200 мянган төгрөг ч юм уу далд хийж агаад дараа жил нь аялждаг байгаараа залуучуудаа л гэж уриалмаар байна да. Аялал бол химнэл гэдэг шиг те химнэлийг мэдэр. За тийм шүү. За. Батдрах хэвт. За одоо миний хувьд бол яхаа би өөрөө энэ нийгэм талдаа бас амар их юм бодож өгдөг юм байна. Тэгээд яхаа ер нь яхаа манайхан ийм нэг биеийнхээ юм сөргөөцөлдөх хандлага аюул гэдэг шүү дээ. Тэгээ би одоо яг саяны нэг зүгээр жагсаалыг харахад бол энэ сүүлийн үеийг ингээд хараад байхад мэдээж энэ дотор нөө төлбөртэй жагсаал төлбөргүй органик жагсаалч гэдэг юм байгаа л ах л да. Гэхдээ яг би энэ нийгмийг бол илүү сайхан болж ин гэж харж байгаа. Өнөөдөр ингээд одоо жишээлбэл би 10 жилийн өмнө тий 10 жилийн өмнө манай нийгэм ямар байсан бэ? 20 жилийн өмнө ямар байсан бэ тий? Анх нэг
мянганы зам гэл ингээл тавигдал бүх аймагуудыг засмал замаар холбохгүй л ингээл ярьж байхад хүмүүс мянгуужингийн зам гэл ингээл ярьдаг байсан шүү дээ. Тэр одоо ингээ биелэл олцсон. Бүх ингээд аймаг сумдууд маань ингээд засмалтай болчлоо тий. Тэрнтэй ижилхэн ингээд юм болохгүй байгаа юм шиг хэрнээ цаагаараа ингээд багаар ч гэсэн болоо л байгаа. Тэгэхээр манайхан ч гэсэн бас ингээд юмд ингээд гой тайван өөж байгаа тий. Аль болох монгол хүн монгол үнтэйгээ эвтэй байгаад сайхан гэрэл гэгээтэй нийгмийг хамтдаа бий болгохын төлөө энэ жагсаал цуглаан ч гэсэн би мэдээж хэрэгтэй гэж үздэг. Одоо энэ залуучууд ялангуяа энэ жагсаал цуглаанд идэвхтэй оролцож байгааг бол би бол зөв гэж харж байгаа. Тэртээ тэрнгөө хөгжсөн улс орн, тэртээ тэрнгөө том улс орн ч гэсэн битүүл жагсаал шүү дээ. Үл болохгүй байгаа бүх юм л хийж байгаа шүү дээ. Энэ чинь л өөр арчлал юм чинь. Тэгэхээр би энэ залуучуудыг бас ингээд айгуу гоё энэ идэвхтэй байна. Одоо яг ингэж ийм идэвхтэй болж эхэлж байна гэж би харж байгаа. Бүх юм дээр. Тэгэхээр ингээд цаашдаа ч гэсэн бүх юм дээр идэвхтэй байгаа. Тэрнээсээ гадна айгуу гоё юм бие бинийгээ хүндэлдэг, хайрладаг, бие бинтэйгээ эвтэй мэдээж стрессж байгаа, бухимдж байгаа. Тэгтээ тэрэн дээр багч болов ингээд хугацаа аваад тайвшраад уучлаарай гэж хэлцдэг. Тийм байгаасаа л гэж хүсэж байна. Бас тань нэмээд хэлэхэд болох гэж байгаа, болох гээд байгаа үнийг бас бити үгүйсгэж байгаарай гэж хүсмээр нь. Өөрөөсөө манайхан бас юу ч хийхгүй гэж нэг үгүйсгэх аюу дуртай тийм совьстай ард юм шүү те. За мэдээж манайх ирж байгаа зочдоос SW брэндийг арын бэлгийг бас өгдөг байгаа. Тэгээд за SW брэндийн хувьд бол за SW rice удаа байгаа. За бас тийм удаа тийм манайх будаатай бас яг нэг дээд зэргийн цагаан будаа байгаа шүү. Чухралгүй жилдээ нэг л удаа тариа шууд авдаг. За яг хейланжин можоос орж ирдэг. Маш гоё будаагаас. Дэргийдээ бол дэргийдээ найзханд бол найз өхөндөө за ганцаараа амьдрэх сайхан будаатай оргоё гэдэг дээрээ. За мөн сая танилцуулсан пан чипс байна. За мөн айс кракерын бас одоо барбекю төрөлтэй нас байна. За мөн SW компат манас орсон байна. За тэгээд бас манай юм жуус одоо манай жууснуудыг бас авсан хүмүүс мэддэг. За энэ бол чангаасны жуус харагдчихэв. Тэгээд яг жимсний талстайгаа юм байдаг. Тэгээ хамгийн гол нь нэг SW брендийн зүгээс бидний савлгаанууд дараа хэрэглэх боломжтой. Одоо би нэг юм ханихгүй айлмаар өсч дорхоо манай савлгаа байж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө гоё ингээд цэцэг мэцгийн усалтай маникюрд дургуу те. Энэ савлгаар дараа цэцэг усалтыг самаа болцсон байдаг. Аюу гоё таалагддаг. Тийм болохоор бас энэ бас савлгаантай хайртай. Яг энэ хүү бас бэлгийг өгөө. Тэгээ манай бас бэлгийн уут бас маш гоё байгаа. Өглөө болгон тийм байна. Тийм талхсуугаа авдаг уут нь байгаасаа гэж өрөөгөө бас өгч байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд SW брендийн SW подкастын одоо season 2-ын эхний дугаар энэ өрөөнд өндөрлөж байна. Энэ season бол үнэхээр манайхан галзуу солиотой гоё дугааргууд одоо та бүхнийг хүлээж байгаа шүү гэдгээс давхар хэлмээр байна. Тэгээд эх 7 хоногт илүү гоё зочинтой, илүү сонирхолтой дугаараар дахиад уулзцаая баяртай. За баяртай. Нэвтрүүлэгтээ орж оролцуулсан дүүдээ бас баярлалаа. За баярлалаа.